Автобусны буудлууд болон олон хөлийн газар ширхгийн тамхи зарж байгаа иргэдийг та өдөр бүр харж болно. Тэгвэл тэд өвлийн хүүтэнд хөрч халуун занаар халсаар хідэн тамхиа зарж ашиг олж гэр бүлийнхнийгаа тижээдэг хүмүүс байдаг. Зарим нь зөвхөн энэ бизнесээрээ аав, ээж, үр хүүхэд, нөхөр тэрч байтугай хадам аав ээж гээд 10 гаруй хүнийг идэх хоолтын залгуулдаг гэж байна. Харин энэ ажлыг нь хураачихвал тэр хүмүүсийн цаана байгаа амьдрал хэцүүднэ гэдгийг хэлж байна. Өөдтэй байх үгүй юм. Энүүгээр чинь тоолоо олж идчихв шүү дээ. Өдөр болгон торгож байна, хургааж байна. Энэ хэцүү шүү дээ. Одоо бид нар ч тэтгэр байхгүй. 10 гаруй ам бүл тижээдэг. 7 сарын өмнө бүх юм хураагаад аваад би ганц ширхгийг ч авч чадаагүй. Яг одоо өдөрт хэдэн төгрөгийн орлоготой байдаг вэ? Ямар ч юу шалхавдаг өмнө 10 төгрөг, 20 төгрөг л хардаг байхгүй юу? Ширхгээр зарж байгаа хүмүүсийг торгоно гэж байгаа. Энэ тал дээр яг юу гэж хэлмээр байна та? Одоо энэ бол буруулагмээр байна. Ажил олдохгүй нас цаацсан. Манд бол ажил олдохгүй, залуучууд ажил олдохгүй шүү дээ. Тэр одоо энэ яаж амьдрах юм бэ? Одоо яахаа мэдэхгүй л байна. Энийг бол одоо буруу юм байгаа шүү дээ. Үгүй бол бүр үйлдвэрлэгээ байчвал хүн амиа аргалж ил таарна шүү дээ. Тамхины зах замбраагүй хэрэгцээг багасгахын тулд нийслэлийн мэргэжлийн хэлтийн газраас авч хэрэгжүүлж байгаа энэ үр нөлөөнд гудамжинд чирхгээр тамхи зарж амьдралаа залгуулдаг иргэдэд хүнд тусч байгааг тэтгэллээ. Заавал ингэж хөөж тууж байхын оронд илүү цэвэрхэн орчныг бүрдүүлж өгч жижиг пүүтгэнд тамхи зарах зөвшөөрөл олгосон нь иргэдэд харж үзсэн хэрэг болно гэж тэд үзлээ. Хуулийн дагуу гудамжинд чирхгээр тамхи зарж байгаа иргэдийг 145 мянга хүртэлх төгрөгөөр торгоно гэж заасан байдаг. Гэвч эдгээр иргэдэд тэр өндөр хэмжээний торгууль төлөөд байх боломж байдаггүй байна. Би ингээд зогсох юм бол тэгэл хичээл сургууль юу нэгтгэв лээ, цэцэрлэг юу нэгтгэв лээ, тамхиа ширхлэж зарж иж би тэр болгоныг зохицуулж байгаа шүү дээ. Овоож оцоотлаа мөнгө олдгүй маа гэхэд яг хүнээс гуйхгүйгээр өрхөгийн амжиргааг би аваад л явдаг энэгээр. Тэгээ хүн юу өмсдөг үлээ, юу иддэг үлээ. Тэр болгоныг хүүхдүүдэд дутаахгүй байхаас хүүхэд өглөө цэцэрлэгтээ орохдоо ганц чихэр бариад ормоор байдаг. Тэгэхээр чи би энийг зогсоочхоор яах юм? Хүүхд маань өдөрөөр нөлөөсдөө цэцэрлэгтээ орно үсттэй. Хэрвээ монголч тамхиа ширхлэхгүй болчих юм бол хайрцгаар нь аваад татдаг нь хід үлээ дээ. Оюутнууд тэгээд наазхан цалингаас цалингийн оронд амьдардаг төсвийн байгууллагын за яг хөө тэр саарл ордныхан л юм уу эсвэл том бизнес хийдэг баячууд л хайрцгаар нь паачгаар нь авч татдаг юм байгаа. Юм хийх гээд амьдралаа авч явах гээд яваа хүмүүсийг л мөрдөөд мөшгөө тэрийг хориглох асуудлыг л шийдвэр тавиад байдаг байхгүй манайхан. Тэхийнхээ оронд яагаад энэ хүмүүс гар дээрээс ингээд тамхи ширхтээд идэг юм бэ? Техникийн оронд гадаадын шиг те боловсон ингээд соёлтой төвцнүүд яагаад барьчиж болдгоо юм? Энэ иргэдийн цаана олон хүний амьдрал байгааг тэтгэлж байна. Хүүхдүүдэд өлсгөж алахгүй тулд үүнээс өөр арга байхгүй гэдгийг ч хэлж байсан юм. Шууд ариуна Ласран нар мэдээллээ.